Бүтээлч монголчууд нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт 4.10 брендийг үүсгэн байгуулагч Тулга урагдлаа. Энэ соёл гэдэг бол өөрөө их тийм эрхэмсэг соёл байхгүй. Эхэндээ бол би нөгөө лам нарын дийл утсыг гоё болгочих юмсан малгай толгойн. Үүний хамгийн хүчтэй зүйл сэтгэл шүү дээ. Миний ганганыг майдраар хараарай гэж тийж хэлсэн үг байдаг шүү дээ. 200 м бол нэг 20 гаруй хүний дээл болдог. Нэгийн ч одоо ингээ орохгүй ивэл тэр их сайхан болох гэдэг байхгүй. Үндэсний өв соёл сэргэхэд бол одоо зоригтой хэрэглэж чухал. Яагаад дипломат байна гэхээр намайг Дашнамын Тулга гэдэг гандан тгчнэлээ хийдийн жүд дацангийн онцлом багада ер нь элдвэ шалд намайг явах манай ээж аав энэ төр нөгөө нэг хөгшин эмигний сүнс мүнсгээл тэгээд тэгсэн. Тэгтээ нэг гавж сүртэй юм бол хийж исэн юм болоо. Зургийн дугуйлан, тайчлбарын дугуйлан тэгээ нөгөө тийм удирдлагатай машин шин ч юм уу тийм гэрээрээ жоохон нухдаг байсан. Тэгээ ер нь лам болсон. Удамд маань бол лам хүн бол байгаа. Ээж аавын тал аль аль. Тэгэхээр монгол хүмүүс бүгдэнд нь л ер нь удамд нь лам бол байгаа. Тэгээ манайхаас бол яг хүн аав маань ерөнхий над их нөлөөлсөн. Лам болохгүй гэдэг. Би баг байхдаа ер нь яг бас майн зан уншаад гүгээд идэг байсан энэ төргээл тэгтийн зарим нь сандий. Тэгээ би ер нь их багада ухаан орсон. Аав энэ төр бол ер нь бас надад ном цээжлүүлж өгөөд идэгсэн. Тэр нь яг нөгөө кириллээр бичсэн шүдсэн мүцэнсэн дээр гарцсан байдгүйсэн тийм ном цээжлүүлээд идэгсэн. Тэгэл тэр маань ингээд магадгүй багаар ингээд барилдлан сайжраад тэгээд лам болсон. 2006 онд манай гандан хийдийн дэргэд байд өндөр гэгэний нэрмж зан улсын нэрмжит тийм одоо шашныг сургуулийн тэгээ уур эрдэм урал ухаан гэж тухайд байсан. Тэр шүтэн зургийн ангид эсэж орж ирсэн. Тэнд байхдаа л одоо энэ бурхны өнгө тэгэл одоо бурхан бүтээх тиймэрхүү юм суралцж байсан. Явандаа бол би гандан хийдийн унцд болсон 2010 оноос хойш. Унцд нь ч гэсэн өөрөө бас нөгөө урал ухааны чиглэл гэдэг. Тэгээд хилээр одоо хийх, хоолоогоор хийх, хилээр хийх тийм урал ухаан гэж. Биеэр хийх урал ухаан болохоор одоо бидний энэ дээл хувцас байдаг юм уу, хот мандалч гэдэг юм уу, тэр бурхан бүтээгч гэдэг юм уу зургах те. Баримл хөмөл гэл энэ бүхэн. Тэгээ урал ухаанд орсноор бол ер нь тэр иймэрхүү юм сонирхож ирсэн. Өөрийнхөө дээл мэлийг одоо гоё болгочих юмсан тэргээл цаашаа яваал. Тэгээд сонирхоод исэн чи ерөөсөө дээл хувцас энэ зүйл бол бас монгол хүний тэр тэгээ Монголын буддизмын ч юм уу бас дээр нь тэгээ дээр нь бас монгол үндэстний ч юм уу энэ одоо маш нарийн амин сүнс улсан ийм чухал зүйл байна гэдгийг тэгээ мэдэрсэн цагаас хойш л ер нь салж чадаагүй. Бас нэг тийм судлаач хүний үг байдаг. Ядам сүрэнгаан ном дээр байсан. Үндэсний өв соёл сэргэхэд бол одоо зоригтой хэрэглэж чухал гэж. Тэгэхээр бид нар бол ингээд дүлгнээл байгаад их юм бол үндэсний өв соёл гэдэг юм улам л одоо мартагдах, улам л одоо цаашаа болох тийм болчиход байна. Гэхдээ сүүлийн одоо нэг 10-аад жилийн хугацаанд миний ажиглаж байгаагаар бол хүмүүс үндэсний өв соёлынхаа юм руу их тийм хайртай, тэгээд тийм түлхүү болж эхлэдэг байгаа юм байна гэж ажиглагдаж байгаа. Эхэндээ бол би нөгөө ер нь өөрийнхөө байгаа салбар руу гэх юм уу те лам нарын дийл утсыг гоё болгочих юмсан малгай толгойн тэр малгай их тийм сүртэй малгай хилэн малгай гэдэг лам нар өмсгөр их гоё харагддаг. Тэр малгайг болохоор ер нь хийдэг хүн баг цөөн биш. Эртний эдлийн дэлгүүрээс нэг тийм малгай авч байгаа. Тэрийг эвдэж дуурайгаа хийх гээд тэгээ бүтлгүүцсэн. Тэр нь одоо хүртэл хадгалаатай байх. Одоо бол тэр малгай маань нэлээд төгөлдөрчөөд миний тооцоогоор бол одоо баг 400 орчим хийгдээд тэгээ лам нарын ямар ч хэлсэн тэргүүнийг чимээд тэг явж байгаа. Энэ малгайг болохоор хилэн малгай гэдэг. Тэгээд монголчууд нөгөө нэг малгай жоохон уруу харсан сав гээд хүм нэгэндээ малгай бэлгэлж энтерхээр жоохон дурамчхан байдаг шүү дээ. Тэрэнд орвол гутал өмд дээрмээр гэж ярьж байдаг. Тэгэхээр нөгөө малгай уруу харсан сав учраас бэлгэдлийн аягүй сайжруулсан монголчууд. Тэгээ энэ монголчууд малгайныхаа утгыг бол аягүй тийм гүн гүнзгий утгатай болгож хийгээ бэлгэдлийн сайжруулсан. Тэрний энэ оройны энэ 32 юм ширээс үүдэг. Тэгээ энэ 32 ширээс нь болохоор энэ сандуу бурхны 32 ингээд ийм бурхан байдаг. Тэр 32 бурхныг бэлгэдэж ингэж хийсэн. Тэгээ 32 ширээс байна. Энэ дөрвөн ийм тусал байдаг.
энэ дөрвөн энэ тусал заримд нь хийсэн ч болдог, хийхгүй ч болдог гоё болдог. Тэгээ энэ нь болохоор хутгтын дөрвөн үннийг бэлэгддэг. Тэгээ хүнд бол одоо ийм гол одоо судлын хийг дагаад Рома жама гэж хоёр ийм юу гэдэг судалдаг. Тэр болохоор ингээд ерөнхийд зангилэрсэн байдаг учраас тэрийг ингээд зангилыг тайлж бясалгадаг. Тэрийг одоо бэлэгдэж энэ зангилсан байгаа. Тайлах болгондоо тэрний зангилаа таалагдж байна гэж бясалгаж бодох ч гэдэг юм уу, тэгж юу байдаг. Тайлж идэг. Тэгээ энэ залаа хоёр хос байж идэг те. Энэ бол бас л нөгөө арга бэлгийг бэлгэж яадаг. Оройны энэ очир зангилгаа нь болохоор очир дайрын утгийг олох бас өөрөө юм бий бол бас юм очир мэт хатуу байх тэрийг бэлэгдэг. Тэгээ энэ хар хилэн бол угаасаа хилэн өөрөө хүнд итгэлийн материал. Хилэн ерөнхий бол энэ нисванасыг бас их сануулж. Тэгээд одоо малгай юм авахтаа л энэ нисванас байна шүү дээ бид нарт. Нисванас байгаа юм чинь бид нар одоо энэс арилгаад гítэл гэж гэгэрх хэрэгтэй шүү дээ гэсэн тийм бодол юмыг хүнд төрүүлж идэг. Тийм утгатай л байна. Тэгээд энэ одоо чихвч байж байгаа. Тэгээд манай малгаанууд чи ерөөсөн өмсдөг малгай ер нь их цөөтөө. Дандаа малгайг тавьдаг. Тэгэхээр малгай тавьдаг малгай учраас заавал нэг юм чихвч ингээд чихвчний соёл гарч ирж байгаа байхгүй. Хүний одоо эд эрэхтэн байгаа зүйлээс хэрэггүй нэг ч юм байхгүй шүү дээ, тий. Тэрүүн шиг одоо хүний дээл хувцас энэ бүхэнд бол одоо дээлний материалн дээр нь одоо байгаа хээ хуар, за тэгээд тэрний одоо имжээр материал, за тэгээд малгай юу гэдгийг тэрний утга биелэгдэл гэдэг энэ бүх зүйл бүгд одоо яг амин сүнс нь юм бүгд л одоо байх ёстой зүйл байгаа байхгүй. Нэгийн ч одоо ингээ орхгүй ивэл тэр их сайхан болох гэдэг байхгүй. Даайлангой одоо тийм сүншигтэй баймаар байгаа юм. Хувцас гэдэг бол тухайн хүнийг нийгэмд одоо гарал үүслийн одоо жишээ нь тодорхойлж өгдөг зүйл байдаг. Дээр нь одоо бид нар бол маш олон мянган энэ дэлхий дээр байгаа маш одоо оршин тогтносон улс орон гүрэн гэх юм бол бид хамгийн одоо их олон жилийн түүхтэй ийм ард түмэн юм чинь хамгийн шигшигдмэл хувц сунарыг хэрглэж одоо тэгж ирсэн байдаг. Тэгэхээр бол дээлийн одоо энэ шигшигдэж ирсэн хувц сунар гэдэг чинь бол маш нарийн газар улс орны одоо онцлог тэгээ бидний энэ эрсдэл сүйтэн байгаа байдал гинт халддаг ч юм уу энэ байдлуудтай тэгээ аж байдалтай маш ингээд зөгцөөд эдийн хүртэл ингээд ирсэн зүйл учраас энэ бүхэнд ингээд одоо он жил өнгөрөх тусам энд нарийн одоо тийм юунуу сууж ирсэн утга учир. Тэгэхээр бол дээлийн хээ хуар гэдэг бол тухайн хүнийхээ зарим хүн бол одоо юм байж болно шүү дээ. Эд идэл одоо маруухан байх бусдаасаа тий. Бусад хүнийх нь бол зарим нэг хүн нь бол бусдаасаа одоо нэр алдар одоо илүү байх ч гэдэг юм уу. За эсвэл одоо зарим нь бол үр хүүхд ариун ч гэдэг юм уу. Эсвэл зарим нь урт настай, зарим нь богино настай байж болох. Энэ бүхнийг ингээд нөгөө нэг засаж өгөх юм нь бол энэ дээлийн хээ хуар. За тэгээд тэр энэ нарийн дээл хувцсны манай монголчуудын бэлэгдэж ирсэн бэлэгдэл утга учир нь тэр үний тухайн засал хүртэл болж идэг. Бид нар энийг бол сайн мэднэ шүү дээ. Жишээ нь буруу захтай дээл өмсөхөр тэр хүүхд тогтгүй айлын хүүхдээ тэгж домнож хийдэг шүү дээ. Тэгвэл одоо бидний энэ дээл хувцсны хээ хуар ч гэсэн бидрийг одоо ингээд дутуу байгааг юм нөхөж өгөхөр тийм засал болсон ийм зүйлүүд маш их байдаг. Зоос одоо бидэрт бол хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр зоосоо бүтээхтэй гол нь хоёр хасаар бүтээсэн. Энд нөгөө нар зөв хэрэгж байгаа, энд нар буруу хэрэгж байгаа хас маань ороод тэгээ энэ нөгөө хүн болоо хүмүүн бусын хорлолоос гитлгээд бидрийг одоо арай гэж олсон хүний бие маань урт настуулахыг бэлэгдэж өгч байгаа л хоёр хас маань. Энэ хоёр луу байгаа нь болохоор нөгөө арга бэлгийг бэлэгдээд нэг осондоо бидрийг хожимдоо хоосон чанарыг оноод бод сэтгэлтэй болоод тэгээ сайхан гэгэр хийл бэлэгдэж байна гэсэн. Тэгээ энэ болохоор үүлээр ингээд хасаа ицсэн. Гэтэ энэ бол угаасаа ер нь хуучны байдаг маш эртний одоо байдаг. Тэгэхээр энэ үүлний юм хас. Үүлд бол нөгөө нэг бурхны юун дээр болохоор хямар энтрийг бэлэгддэг энтэр гэдэг тэгж ярьдаг. Тухайн нэг хямар бадрахыг. Тэгээд энэ товч нь эднэр нь болохоор энэ тав нүдэн сэлгээ энэ хээ нь болохоор ингээд 6 талдаад бас 5 нүдэн маань. Энэ ерөөсөө л одоо их хүчтэй байхыг л бэлэгдэж хийсэн дээ л. Хар хөх хоёлоо нөгөө нэг тийм хүчтэй байх юм бэлэгдэл тийм өнгө байхгүй. Одоо бурхны шинээр бол хатуу үлийн өнгө гэж. Гэхдээ нөгөө биеийн хүч биш, сэтгэл санааны хүч. Миний одоо гаргахаар төлөвлөж байгаа одоо
ямар ч гэсэн 110-аад төрлийн хээ байгаа. Тэгээ тэрний эхний нэг 50-аад орчим нь бол юу байгаа. Ер нь үндэсний хуучин одоо хэрэглэгдэж одоогийн яриагаар бол тренд болж исэн ч юм уу те. Бүр Хөвлөө хааны үеэс эхсүүлэл, Юан гүрний үеэс эхсүүлэл одоо хэрэглэгддэг байсан тийм. Тэгээд тэрнээс хойш бол одоо ингээл 18, 9, 20 дугаар зууны үед бол торгоны хэрэглэгддэг бол дээл хувцсны хэрэглэгддэг бол бүр одоо дээд зэгтээ хүрсэн те. Хөгжлийн дээд зэгтээ ч юм уу. Тэрмдээ хүрэхэд бол хамгийн их хэрэглэгддэг байсан. Хамгийн их одоо тийм юунд одоо биднийхаар бол сэхэтнүүд нь хэрэгэлдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүсийн хэрэгэлдэг байсан классик маягийн торгонуудын хээнүүдийг ингээд олон жилийн хугацаанд судалж, цуглуулж олсдог. Тэрийг хамгийн одоо алдартай байснаар нь ингээд цоврал болгоо гаргаж байгаа. Одоо бид яг 7 дахь хээ дээр явж байгаа. Тэгээд ингээ хээгээ бол яг хуу патентчулсан. Тэгээ патентчуулаа бид нэр хээнийхээ одоо тэр хээн дээр гарсан одоо өнгийг бас ингээ бодолцож гаргаж байна. Тэгээд аль болох одоо цоглог өнгө за тэгээд яг өмнө гол өнгүүдийг одоо төлхөө одоо ингэж гаргадаг. Тэгээд тэр хуучны одоо байгаа дээл хувцснуудыг бас гарын авлага болгож байна. Музей орж их хардаг. Музей дээр байгаа дээл хувцснуудыг бас гарын авлага болгодог. Бас бидний нөгөө одоо өөрсдийн багш нарын хэрэгэлдэг байсан дээл хувцас, хуучны одоо идэл тим юмнуудыг их гарын авлага болгодог. Мөн дээр нөгөө нэг хуучны кинонууд байна. Кинонууд дээрээс бас одоо үзэж гарын авлага болгодог. Ядам сүрэнгөө одоо нөгөө сайхан гоё гаргасан ном байдаг. Тэрэн дээрээс бас гарын авлага болгодог. Тэгээ ингээд тэр дундаасаа өнгөнийхөө утга учир бэлэгдлийг бүх юм ингээд бодож жагаад нэг хэн дээрээ хэдэн хүн гаргах уу гэдгээ бодолцож үзээд маш цөөн хэмжээгээр тэгээд ер нь 200 метрээс бол нэг илүү давуулдаггүй. Зарим яг одоо үнэхээр гарах хэвээр өнгөдөг бол нэг 500 орчим метр. Тэгэхээр нэг хүнд бол манай энэ дээлний одоо байгаа байдлаар бол 8 метр ордог. Тэгэхээр бол нэг 200 метр бол нэг 20 гаруй хүний дээл болдог. Тэгэхээр тэрийг ахаад бол хийдэггүй. Тэгэхээр бол тэр маань яг ингээд limited edition нэг өсөндөө одоо зөвхөн цөөхөн хүнд зориулагдсан тийм болж гардаг. Бүр одоо ингээд нарийн одоо тийм сүншигтэй юм сонирхдаг хүмүүс, нарийн одоо юм сонирхдаг хүмүүс бол жишээ нь миний одоо ингээд төрсөн мэнг тэр юмд одоо тохирох өнгө тийм дээл юу байх вэ? Зарим хүмүүс одоо сүсэг бишрэлтэй хүмүүс бол би одоо тэр шүтэг бурхныхаа одоо тийм өнгөөр одоо жишээ нь дарих шүтэг юм бол ногоон дээл хийлгэж өмсөж гэх юм. Тийм байдлаар очирван шүтэг юм бол хөх дээлж гэх юм ингээд гих мэтлэнгээр ингээд иймэрхүү байдлуудаар бас хандвал тэрэнд нь гэж гарч ирж болдог. Нэг сонирхуулж хэлэхэд бол яг манай нэг ахын одоо тийм дотны ахын маань хүсэлтээр би зөвхөн тэр хүнд хээ зохиогоод тэгээд зөвхөн тэр хүнд зориулсан тийм торг бас гаргаж ирсэн. Одоо жишээ нь Франц, за Англи энтерт одоо тэр том лордууд, гүнгүүд энтер чи одоо бид нар кинон дээрээс харж болно. Өөрийнхөө биенээс ингээд химжээ өгөөд ингээд хувцас хийлгээд тэр том костюм энтер хийлгээ ингээд зогсож яадаг те. Жишээ нь одоо загалмаас эцэг мэцэг дээрээс харж болно шүү дээ. Ингээд тийм одоо сүрхээ хүмүүс нь тэгж харагдаг шүү. Тэгвэл бид нар яг л тийм хүмүүс. Бид нар бол бүр бидний амьдрал дээр бүгд байж идэг. Нэг хүүхдээ ч гэсэн биенээс нь химжээ аваад тэр хүн зориулсан дээлийг тэгэл хийгээд өгчдөг. Ээж аав, нэмээ өвөө нь хойд өгчдөг. Тэгэхээр одоо энэ соёл гэдэг бол өөрөө их тийм эрхэмсэг соёл байхгүй. Нарийн чиглэсэн тодорхой зорилго альва брендийг улам хүчрхэг болгодог. Тэр ч утгаараа 410 брэнд өөрийн бүтээж патентжуулсан гүн утга нарийн бэлгэдэлтэй хээ хуар бүхий лакшри торгыг бага хэмжээгээр гаргаж дээл хувцаа оролдог. Тэдний зорилго 21-р зууны дээл хувцасны фэшн салхинд автах биш, харин хуучны хүрээ маяг бүхий дээл хувцасны загвар донжийг сэргээн урлаж хэрэглэгчдэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. За энэ дээлийн торгоны хээний утга учир бэлэгдлэхээр энэ цончон хорл гээд мэсэн хүрдгээд одоо их аюулгын үлдэгч уу ямдаг бурхны ингээд барьцсан дэдэг. 10 зүгөөс ирэх юм барцдыг буцаадаг гэж. Тогтмол эргэжэдэг юм мэсэн хүрдэг гэсэн. Байнга эргэжэдэг. Тэрний энэ хийгээсэн юу вэ? Тэгээ энэ голд нь болохоор энэ юу байгаа? Нөгөө удуул цэцэг бодис сэтгэлийг бэлэгдсэн. Тэгээд бидний нөгөө нэг одоо сайхан сэтгэлийг юу одоо муухай болгох вэ гэхээр нөгөө нисванаас муухай бодол. Дайлангуй тэр муухай бодлоос хамгаалах, муу хилэнцтэй зүйлээс хамгаалах. Тийм одоо бэлэгдэлтэй. Тэгээ энэ тойроод бол нөгөө 5 нүдэнхээ ингээд хэлэхэд хүрээлцсэн байна.
Тэгээ энэ завсар болгонд нь болохоор энэ удуул цэцгнүүд ингэж орж гисэн. Имжээрийг бол ерөнхий энэ торгон дээр айгүй гоё харагдах өнгө бол ийм байсан. Санаанд оромгүйхтэй гоё зохицолтой өнгүүдийг их боддог. Мандах төрийн малгай, дивжих төрийн дээл, бүтэх төрийн бүс. Ингээд энэ дээл хувцсанд бол маш их одоо ач холбогдол өгдөг. Ганц дээл гутал малгай бүснээс болчихгүй байна Монгол хувцс гэдэг бол аксессуар одоо орчин цагаар бол тий. Эрэгтэй хүнд бол хит утга. За тэгээл одоо тагшны уут, аяг тагш гэдэг чинь маш том соёл байж байна. Тэгээ дээр нь өшөө нэмэгдэх юм зөндөө нь хантааз. За тэгээл өвөл бол одоо хантааз хүрм энтриг өмсч болж байна. Эмэгтэй хүнд бол жишээ нь эрх 5 саваагүй, эмэгтэй хүний 5 саваагүй байж байна. Газар бас өөр байсан юм билээ. За тэгээд тэрэн дээр нь одоо хавтаг байдаг ч юм уу. За ингээд ер нь бол эмэгтэй хүний энэ лөө ингээд орчин цагт бол ингээд цулгай байгаад ингээд бүсээ ингээд нэг зангидаад ингээд унжилцсан л яваад идэг бол тэг шаардлагагүй бидэрт ингээд сайн харах юм бол ингээд эмэгтэй хүний дээл хувцс, эрэгтэй хүний дээл хувцс ингээд их тийм сүр жавхлантай харагдахаар тиймнүүд их байдаг. Тэр бүхнийг ингээд цогцоор нь ингээд шийдээд өгчих юм бол хүмүүс хэрэглэчихээр. Нөгөөтэйгөр бол дээл хувцас гэдэг чинь бол тухайн нэг сурвалж гарлыг одоо илтгэхэд нь шүү дээ. Тэгэхээр яг хөө энэ дээр бол бид нар нэг жоохон дипломат хандмаар байна. Бид нар угаасаа ингээд ярьдаг ч зарим нь одоо фэйсбүүкээр энэ жишээ нь бол юу яаж идэг. Шоглцсон ч ах шиг одоо ингээ монголчууд тэрэн дээр гიშгээр тэглээ, босгон дээр гიშж болохгүй, тэрэн дээр гიშж болохгүй, хөлөө тийг сууж болохгүй, гараа тэгж болохгүй гэл ингээд энэ бол яг бид нар ингээ сайн бодоод үсэх юм бол биднийг юм маш их дипломат болгоцсон байна. Яагаад дипломат байна гэхээр бид нар одоо маш олон 100 мянган жил одоо оршин тогтносон гүрэн гэдэг чинь өөрөө хүнээ яаж тийм одоо мундаг боловсон болгох юм бэ гэдгийг нэг жишээ байхгүй. Тэгэхээр одоо барууны дипломат ёсонд бол халуун сэрэ мэрэнээс өсвөлээд алхах гიშгэх одоо тэгээ хүнтэй мэнчлэхээс өсвөлээл биеийн хилэмж, юуны хилэмжгээ бүх юмны хилэмжүүд нь ингээд байж идэг. Тэгвэл бид нар бол бидний монголчуудын өөрсдийн онцлогтой дипломат байдал гэдэг бол маш нарийн. За тэгэхээр дээл хувцас өмсгөөс өсвөлээд товч хунраа бүрэн зүрэн товчлох, малгай залгуугаа тэгшгэн давих, ахмад настай хүний урд болон дээдс хүмүүстэй одоо жишээ нь өөрийн багшч байдаг юм уу тий. Тэгээ ийм хүмүүстэй яаж харьцах юм? Ямар хувц сунартай биеийн хилэмжтэй байх юм? За тэгээ төрийн хар хүн гэж одоо хувц сунараа яаж өмсөх ёстой юм? Бид нар орчин цагт бол одоо барууны ёсны костюм пижак тэгэл одоо зангаа энтриг бол ингээл өөрсдөө дипломат байдал яриад ингээл шаардал өөрсдөө тэрийг хэрэгжүүлээл ингээл явж байгаа жишээ нь. Гэтэл бидний үндэсний одоо ёсны юм дипломат байдал гэдэг чинь бол тэр төрийн одоо хар хүн гэдэг чинь хүндэтгэлийн үедээ хүндэтгэлийн малгайгаа өмсдөг. Жир энгийн үедээ бол тэр лоовз өмсч болдог ч байдаг юм уу. Иймэрхүү ингээд нарийн юмнууд байгаа. Энийг бид нар гаргаж тавих, бид нар л гаргаж тавьж бид нар л энийг хэрэгжүүлэхгүй юм бол тэгээд одоо Монголын юм болохоор ингээд хойноо байгаад байдаг. Ингэх юм бол хэцүү болчих. Нөгөөтэйгүр энэ дээл хувцас, Монгол хувцас гэдэг чинь гаднах байдлын нам байдал ингээд намтлаг болж эхэлнэ. Намд төгөлдөр болж эхэлнэ. Намлаг байдал нь яах юм хэрэг сэтгэлд нөлөөлнө. Сэтгэл нөлөөлнө гэдэг чинь хүн одоо гадна бие маань ингээд тайван ууж байгаад сэтгэл өөрөө ингээд тогтвортой болж байна. Сэтгэл өөрөө намлаг болж байна. Намлаг болж ирсэн сэтгэл яах юм хэрэг намлаг сэтгэлээр юмд хандах байхгүй. Тайван сэтгэл. Тэгэнгүүт тухайн хүнээс гарах сэтгэлийн хөдөлгөөн энэ төр нь юмыг тунгаасан намтай байдлууд гарч байна. Тэгэхээр тэр хүний амьдралд ч гэсэн, тэр хүний оршихуйд ч гэсэн тэр одоо манай энэ дээл хувцас бол шууд нөлөөлнө. Тэгэхээр бид нар бол энэ зүйлийг бол бодож үзэх хэрэгтэй болсон байна. Тэгээ ер нь одоо бол бас их буруу яриад болчихдог. Малгай өмснө, гутал өмснө, дээл өмснө. Ер нь юу л явэл өмсчих нэ. Тэ. Бараг өөрөө ч өмсөж шүү чих гэдэг юм. Тэгэхээр ч тиймгүй гутлыг ингээд жийн. Гутал жийн. За өмсдөг юм чинь дээл байна, өмд байна. Тэгвэл малгай яг 50 гэдэг байгаа байхгүй. Малгайгаа тавьц. Цаа чинь малгай дугтуулсан ч гэдэг юм. Эсвэл малгай дали тавьсан л юм л тэгэл ирдэг штэ. Одоо ингээд нөгөөх хүн л гажаад байгаа хэрэг. Тэгээ энэ болохоор тагшны ут. Тий, эндээ аяг нь баг. За тэгэл энэ бодох нь л ингээд энэ ам алчууртай энэ төр гэдэг байгаа хэрэг. Тэгэхээр энийг л ингээд ам арчдаг шүү. Тагшны утыг бол энэ баруун талд одоо ингээд энэ уртыг бол ингээд баруун талд дагуулж зүгдэг. Богино тагшны ут байгаа. Энэс богино ийм. Тэрийг бол энэ баруун хөдөлтөд зүгдэг. Дайланг болохоор ерөөсөө зүүн талд. Одоо ингээд сүүлийн үед хүмүүс их дайлан их зүүдэг болсон. Тэгээд дандаа буруу талтаа зүүцсэн идэг. Ингээд дайлын баруун талтаа зүгээд идэг.
Гэтэ дайлан хэрвээ яг бүслэгч байгаа бол зүүн талдаа. Баруун талд ч өөр юм байгаа шүү дээ. Тэгээ энэ хуучны нөгөө майдэр иргэж байгаа нөгөө марзан шаргуун зураг мөрөг дээр бол бүр одоо хүн болгоны эндээс ингээ уншсан байгаа харж байна. Тэгээ тэр яг марзан шаргуун зураг майдэр дээр байгаа юм дээр ингээд нийтэд нь ингээд зүйцсэн болдойгоо бодохоор тийм үг байдаг шүү дээ нөгөө. Миний ганганыг майдраар хараарай гэж тэгж хэлсэн үг байдаг шүү дээ, тэ. Тэгээ монголчуудын дунд их яригддаг. Тэгэхээр хүн майдэр ингээ ирэхээр хамгийн ганганаараа л ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гангуй үед л их хэрэгэлдэг. Тэгээ энэ бол 5 саваагүй. 5 саваагүй чинь одоо Брэд Монгол одоо манж тийм хүмүүс их хэрэгэлдэг. Тэгээд тэрний нутгийн онцлогтой юм 5 өөр бас байсан байна. Өөрөөсөө ингээл дархан захиалал хийлгэж байгаа шүү дээ. Тэнгүүт дарханда тэр нь надад хэрэггүй, тэрийг хийчих гэдэг юм уу, тийм нэмээ хийчих гэдэг юм. Ингээд тэгэхээр энэ 5 савыг бол одоо янз янзаас байж болж байгаа. Тэгээ энэ бол яг хуу хөөргөний хавтаг, хөөрг хийж болно, орчин цагт бол одоо үнэртэй ус уруулын бодгч гэдэг юм ихтэйс. Энд кармат байна. Бас нэг хуучны дээл задлах гэсэн чи яг энд нь карма гарч ирээд. Тэгээ энд нь карма хийсэн. Тэгээ нууц карма. Манай дээлнүүд бүгдэнд нь кармат. Гол баримтлагдаг зүйл маань бол яг үндэсний хувцсыг эвдэхгүй байх тал дээр. Одоо ч юм бол ингээд хүмүүс дур дурандаа юм хийх гээд жишээ нь дээлийн нударгыг бол улаан болгодог ч юм уу, ногоон шар гээл дур дурын өнгөөр нударгалаа. За тэгэл энд нь ийм хийчих ингээд тэгээд ингээд яг үндсэн яг нэг зарчмаас гажууд улс юм хийх гэхээр бол тэрэнд бол одоо тааламж юу байдаг. Тэгээд ер нь тех хэрэггүй байх. Мэдээж маш олон ойдлын одоо ийм сайн ойдлчод маш сайн одоо сайхан ойдог хийдэг ийм брэнд эсвэл одоо хов хүмүүс их байдаг. Гэхдээ миний тэднэрээс одоо ингээд өөр байх ганц шалтгаан нь бол зөвхөн үндсэн яг ийм гол зарчмаараа л ингээд яг байж үлдэх. Мэдээж одоо бүх юм бол ингээд хувраад цаг үедээ ингээд өөрчлөгдөд ингээд явдаг. Гэхдээ миний хувьд бол яг тэгээгүй нэг ингээд гол үндсэн юугаараа ингээд нэг үлдчих юмсан. Тэрнгээр нь байлгачих юмсан. Нудраг нь дээлний хүндтэй хэсэг бөгөөд эсвүр хийц хэд хэдэн янз байна. Дээлийн нудрагыг тэнгэрийн хөх, цэнхэр, цайвар цэнхэр өнгөөр хийвэл илүү цохимж бэлэгдлийг илтгэнэ. Харин орчин цагт энэхүү соёл мартагдаж буй илрэл болж улаан, шар гэх мэт дуртай өнгөөр нудраглаж буй бэлэгдэл өв соёлын хувьд цохимжгүй билээ. Монгол хувцс ингээд сонирхоод холбогдоод ирдэг. Анх ирээд хараад лам байхаар их гайхдаг. Тэгээд ярилцахаар бол бас яг хоорондоо ярилцахаар утга учирыг ярихаар хүмүүс их сайхан хүлээж авдаг. Тэгээ бидний нөгөө гол нь генэнд нь байгаа гэдэг шиг тэгээд хүлээж авна. Дээр нь яг иж бүрэн өмсч үзээд нөгөө хүн нэг өөр мэдрэмж авдаг. Ийм л байх ёстой юм байна гэд тэгээд тэр үеэс хойш тэр хүмүүс жишээ нь ингээд одоо гүйцэд хэрэглэх тийм сонирхолтой болоод ирдэг. Бүтэн өмсөж үзчихэж л тухайд мэдрэмж орж ирнэ. Үнэхээр ийм гоё юм байна. Үнэхээр одоо сүр сэвжид гэдэг чи бол энд одоо ингээд бид нар сайхан хувцас унраа өмсөд тэгээд одоо бид нар яг энэ Монгол хүн гэдэг одоо дотоод сэтгэлийн тэр омгшлыг улам бадрааж өгөх тийм юм бол бидний хувцсанд бүрэн өмсгөл одоо гарч. Тэгээд хүмүүс бол одоо анхны өмсдөг байсан хүмүүс мань бол ингээд юмнууд нь бүрдээд явцсан байх жишээ. Бүрэн өмсдөг хүмүүс бол маш их байна. Тэгээд жишээ нь одоо манай нөгөө десант гэдэг залуу байгаа. Десант битээр ингээд таарад би ингээд бүрэн одоо хувцслаад Монгол хувцс чихтэйхэн юм гоё байдаг гэж манай нэг найзын өвөө ярьж исэн. Тэгээд сүхч анжин бол их дээл хувцаа бүрэн өмсдөг байсан. Тийм хүн гээд би тэг ямар байдаг юм бол гээд их гоё байдаг байсан энэ гэж ярьж исэн. Тэрийг би сонсоод тэг бүрэн хувцслах юмсан гэж боддог байсан. Яг чамааг хараад би яг тэр яг энэ юм байна гэж бодсон гээд. Тэгээд тэрний дараанаас би ингээд бүрэн хувцастай болмоор найзаа яад. Тэгээд бүрэн хувцалж өгчээсэн. Яг өнгөний зохилтолгоо бол манай бурхны шинд бол их тийм өргөн ойлголт, маш том ойлголт. Балин дахил гэж хийж яадаг. Тэгээд балин дахил жишээ нь хийхэд маш том одоо тосон урлал болчихж байгаа юм. Тэгээ бүр ингээ өнгө мөнгөний олглуулад чихтэйхэн гоё хийдэг шүү дээ. Тэгэхээр тэрэн дунд хүртэл тэрийг тэр өнгөн дээр энэ төрсэн тодорхой заасан юм хүртэл байж идэг.
Өө цаашаа гүнзгийрэлээд нөгөө нэг тэр урлагуу ухааны шүтэн урлалын одоо тэр сургуульд чинь дахиад одоо өнгөний цохилтолгоо тэр үндсэн 5 өнгнөөс үүсээд 84 мянган ертөнцийн бүх өнгийг бүтээх тийм одоо утга учир бол тэр 5 өнгөнд хүртэл байж байна. Тэгэхээр тэр 5 өнгөөс одоо ингээд дийлгэрээ явж байна. Тэгэхээр урлагуу ухааны маань тэр сургууль бол өнгөн дээр маш их одоо юу гэдэг. Дээр нь одоо нөгөө миний одоо хувийн одоо сонирхлоор тэр музей үзэх, нөгөө нэг хуучны сайхан кинонууд харах. За тэгэл одоо тэр ядам сүрэнгаа ном ч гэх юм уу. Ингээ маш олон байдлуудыг тэгээ ингээд судалж сонирхож байгаа. Тэгээ ерөнхий бол одоо аль өнгийг альтай хойлуулгаа юу, хоршуулгаа юу гэдэг тийм. Тэгээд дээр нь баг ч гэсэн надад нэг жоохон мэдрэмж байсан байлгүй. Тэгээд эдгээр ингээ хоорондоо зохицолтоо. Тэгээ ингээ ер нь өнгө ингэж гаргадаг. Шилб бол одоо лам дээл хувцсан дээр бол маш их нарийн утгатай гарч идэг. Жишээ нь лам дээл ингээд 6 ийм шилб товчтой. Тэгээ тэр 6 бэлэг юу нь болохоор 6 одоо бэлэг бариамдыг бэлэгддэг гэж. Дээлийн шилбэний бүгснээс нь жишээ нь ойсон бүгснийх нь одоо тэр байгаа байдлаас нь хараад тэр хүнийг одоо лам хүн, энгийн хүн, эсвэл одоо гэргит хүн, гэргитэн биш гэх тийм ялгаанууд бас байдаг. Дээлийн хэмжээр шилб товч бол ерөөсөө юунаасаа ялгагддаг. Нөгөө дээлийн үндсэн өнгнөөс ингэ хар шөнгөөр нэмжих хэрэгтэй гэсэн тийм байдаг. Товч манай өөрийн бас 4-10-ат нэгэсэндээ 5 нүдэн хээтэй, сэлгээтэй тийм товчнууд гаргасан. Яг бүх юм л одоо өөрийнхөө юмар хийвэл гэсэн зорилготой ер нь туйлд нүрэх юм бол одоо бүх юм өөрийнхөө хийж гаргасан зүйлсээр хийнэ гэж боддог. Манай дээлийн торг материалууд бол бас тэгэл зарагддаг л да. Тэгээд ер нь авдаг тийм хүмүүс байгаа. Тэгээ энэ тэнд бас дээл ойдог, гоё ойд шиддэг хүмүүс. Дээр нь бас сурж сонирхоод түрээд ирсэн. Хуучин бол ерөөсөө над дээрээс ингээл хүмүүс дамдаа сонсоол тэгээ ярьж авдаг. Би нэг тийм реклам сурчлагаа энэ төр ер нь хийж байгаагүй юм. Тэгэхээр бол хүмүүс өөрсдөө дамдаа сонсоол нэг одоо хүнд давтагддгүй тийм торгоор дээл хувц сурлыг гэвэл манайхаас ирээд авдаг байсан. Манай нэг хэсэг найзууд бид нар намайг ер нь юм хийхээр их сайхан дэмждэг. Тэгээ бид нар өмнө жил нь автомашингүй өдрийн юуг харж ирсэн. Тэгээ тэрэн дээр залуучууд болохоор Халивэний одоо тийм мангас чөтгөрийн юу шиг тийм цус мус хоожуулсан ч гэх юм уу. Би бол бодохдоо за юу яамаар юм байна. Үндэсний хувцсаараа тэгээд дээр нь бол их онцлогтойгоор одоо иж бүрэн өмссөн. Тэгээ тэр нь магадгүй тэр үндэсний хувцсаараа тэгж бахархдаг. Бид нар ч бол тэгж их үндэсний хувцсаараа бахархаад идэг өдрүүд их цөөн болчиход байна шүү дээ. Цагаан сар наадмаар л одоо дээр өмс бусд үед өмсөж ил энэ яачаа хурим найранд яваа юу ч гэх юм тиймэрхүү байдлаар л хардаг. Тэгэхээр бол бидний дээл хувцас төдий сайн хэрэглээнд орж өгөөгүй байгаа нь хэлбэр байхгүй. Автомашингүй өдөр ингээд нэг сайхан өмсдөг тийм урайлга маягаар. Гэхдээ урайлгахтаа өмсөё барья гэж орилох биш. Өмсөж үзүүлж. Тэгж биеэрээ одоо ингэж үлгэрэлж харуулъя гэж зориглсон. Жохон айцтай байсан. Тэр нь бол ламнар одоо ингээд энгийн хувцамсууд гэх юм уу дээл хувцамслаа өрлөөгээд мэдээж шүүмжлэгдэх байх гэж бодож байсан. Тэгээ гол зорилго маань бол яах вэ? Би өөрийгөө алдаршуулах гэж юм уу эсвэл 4-10-ат брэндийг алдаршуулах гээгүү. Үндэснийхээ өв соёлоор бахархуулах л тийм зүйлийг хийсэн. Тэгээ энэ бол бурхны шинт ч хэрэгтэй, нийт Монгол ард түмэнд ч хэрэгтэй. Мэдээж улс орон өөрийн гэсэн оршин тогтнох тусгаар тогтнолтой байж шашин ном оршин. Тэгэхээр чин тусгаар тогтнол яаж орших юм гэхээр бидний өв соёл, бидний омогших, бахархах энэ өв соёл бит бус энэ соёлууд дээр шууд тулж байгаа учраас энийг бол нийт олонд одоо ингээд сайхан таниулах юмсан. Мэдж байгаад нь өшөө сайхан сэтгэлд нь гоё ингээд буулгаж өгөх юмс гэж бодож байна. Тэгээ гоё л 2023 наадамд оролцсон. Ер нь 100 нөгөө нэг юу байсан юм аа. Алтан жаргал, Эрдэнэ чимэг гээд хоёр уртын дуучныхаа тоглолтод бид нар нөгөө тоглолтын хувцсыг гаргаад тэгээд дээр нь тэдний тэр наад гээд тоглолтын дээр нь бид нар бас жижигхэн тэнд нь тийм загварын
үзүүлэлт гаргасан. Тийм загварын Queen гэдэг загварын агентлагтай тэгээ хамтарсан. Тэгээд тэдний тэр багш Инхма гэдэг чи ийм одоо гоёл наадамд оролцсооч танах бас шинэ ийм өнгө төрөх байна гэтгсэн. Тэгээ би бол тухайн үед гоёл наадам гэдэг чи одоо жигтэйхэн зурагтаар л үзэж хардаг одоо тийм том босхтой гэж айгаад тэгээ ер нь дотроо бол орж чадахгүй байх дөө гэж одоо тэгээд орохгүй гэсэн бодолтой байжсэн. Тэгээ яг тулаад ирсэн чинь нөгөө ихч маань одоо ингээд оролцсон нэстэй гэдэг. Тэгээ би нөгөө хүнд ер нь гүү гэж хэлэхдээ жоохон маргахан болохоор тэгээд заалгц. Тэгээд тулж ирээд баахан юмаа бэлдээд. Тэгээд баахан хүмүүс тэгээд тусалцаалан дэмжилцэл баахан хүмүүс. Тэгээ орсон. Тэгээ орохдоо их дажгүй сайхан орсон. Шүүгч нэрээ ам сайтай байна гэжсэн. Сүүлд бас дизайнерын холбооны ерөнхийлөгч энтер надад бас тусгаалan баяр хүргэж байна. Тэгж байсан. Тэгээд дараа жил бол нэг удаа орно гэж бодож ямар тач. Гутал болохоор манай нэг нутгийн ах маань ер нь хийд. Эвт гутал гээд өвсгөлд байдаг. Бата гээд бас лам зал. Тэгээ манай лам нар ер нь юмд илтвтэй л дээ. Нэх хүмүүс таниулаад байдаггүй болохоос хөөрөг хийдэг ламж байж ах шиг сайхан гоё шүлэг мүлэг бичдэг ламж байж ах шиг тэгэл элдв шалдуу юм ойдог зурдаг гэл зарим нь бүр гоё бичлэг хийдэг зураг дарддаг юм сайхан янз янзын авьяас хүмүүс би тэгээд ямар тач манай тэр хөвсгөлийн бата гэдэг лам зал байдаг тэр ах хүүгийн гутлнууд манад ер нь ирдэг нөгөөх нь болохоор хоёр янзын чиглэлийн гутал байна нөгөөх нь болохоор төвдөд хийлэгдэг төвдөд байдаг тийм ийм илгэн гутал байдаг. Тэр болохоор ер нь төвдөд өөрсдөө бас тийж ярьдаг. Монголоос нөгөө нэг хувцас авсан гэж. Хятадаас болохоор хоолоо авсан гэж. Энтхгээс болохоор тэр номоо авсан гэж. Ном эрдэм авсан гэж. Тийм гурван их гүрнээс юм залсан гэдээ ярьдаг. Тэгээ тэд нэр дээл хувцас гутал хунрыг харахтаа л ерөөсөө яг л Монгол дээл хувцас гутал гэдэг байхгүй. Тэгээ энэ гутлаа тэд нэр өөрсдөөс манай Монгол гутал гэж ярьдаг. Гэхдээ энэ зөвхөн одоо төвдөд өмсөд байсан үг угаасаа хуучин хүрээнд их өмсдөг байсан байна. Одоо бол энэ урд өвөр Монгол бараг өөлдүүд тэгэл орц тэрнгөөр байгаа өвөр монголчууд айгүй их өмсдөг. Тэгээ энэ гутал маань манай энэ дээлэн дээр айгүй их зогцдог. Бас эвт гутлын маань энэ гутал их зогцдог учраас ингээд энэ гутлуудыг оролцуулж гаргаж ирсэн. Манай хувцас хамгийн гол хэлэх юм тэр дээлийн хэхвар тэр зохиогч ирэх гэдэг юм уу. Тэгээд тэр одоо эсгүүр энтер гэхээс хамгийн чухал юм нь бол ерөөсөө сүншигтэй. Бүх юм нь одоо утга учир бэлэгдэлтэй. Тэрийгээ би өөрөө сайн мэдж хийж байгаа. Энэнд л бүх юм оршиж байгаа. Тэгэхээр бол энэ сайн өдрийг харж дээл эсгэх. За тэгээд өгөлцөж авалцгахдаа ч гэсэн нэг зөв ерөөлтөй үг хэлж авалцах. За тэгээд тэр дээлийн утга учир, за дээлийн нудраг, за тэгэл тэр дээлийн одоо хээ хуаар энэ тэр бүхнийг ингээд тэр хүн тэгээд хийсэн өдөр бас өгсөн авсан өдөр энэ тэр их тийм нарийн чухал байвал тэгээд тэгвэл их сайн. Манай нэг бас нэг сая ихч нэг ярьж исэн. Тэгээ их номтой мундаг хүн л дээ. Тэгээд тэр үний хэлж байгаагаар бол хүн сайн дээлтэй хувцастай болох гэж залбирдгийг гэж. Тэгжээж болдог байх нь л дээ. Зарим нэг сонирхолтой юм ярихад бол тийм байдаг. Зарим хүний ингээ биеэс маш сайн хэмжээ дамжааг нь авж агаад тэгээд ингээд хийгээд өгдөг. Ягаад ч л ингээл нэг таарчихгүй. Нэг бол ингээл захын унжаал, нэг бол мөрөн огсоогоол ингээл таталтаал, иймэрхүү юмнууд байдаг. Зарим хүмүүс болохоор ингээд зүгээр уцсны цаанаас ингээл миний тэр хавцаа чи тэгсгээл тэр хавцаа л хийчих гээл ингээл. Тэгэнгүүт тэгэл одоо тийч үүр төрөл юм хийчих шүү дээ. Тэгэнгүүт яг таарчдаг. Тэгэл дууга сайхан боллоо бүтлээгээл. Тэгэхээр тэр нь бас нөгөө урлаачийн одоо бэлэг чанар урдуулж байгаа хүний бэлэг чанар энэ төргээд нэг юм байх нь л дээ. Тэгэхээр хоёлоо л одоо нэг сайхан хувцастай болгочих гол нэг нь болчих гэж байгаа юм чинь хоёлоо хоёр талаасаа сайхан бодолтой. Хоёлоо л тэгэл бүх юм дэмбэрэл одоо барилдсан тийм сайн өдрөөр хийдэг ч юм ингээд юмэр юм шиг санагдав. Манай 4-10 брэнд бол зөвхөн ингээд дээл хувцасаар тогтохгүй. Надад одоо ингээд шинээр гарах гэж байгаа одоо тийм өөр төрлийн коллекцүүд гэх юм уу те 4-10 брэндийнхэн доор нэр доор ингээд гарах гэж байгаа
зөндөө олон юмнууд байгаа. Ямар ч гэсэн дараа жил бол 3 төрлийн шинэ юмар ингээд уулзах бах. Тэгээ ер нь бол яг өв соёл руугаа л хандсан юм байна. Сүвнэрийн тал руу юм байна. Өргөн хэрэглээний одоо бидний одоо хамгийн түрүүнд хэрэгэлдэг зүйл гэдэг тэр юм руу маш судалгаатай сайн орно. Гол одоо миний хийгээд байгаа энэ брендийн маань орлогч гэх юм уу? Энэ зүйл маань том юм зоригдож байгаа. Би зөвхөн өөрийнхөө аминд зориулж юм хийж байгаа биш. Би ингээд сурж боловсрох лам хүүхдүүд за тэдний одоо байр сургалт хоолн тиймд ингээд чадхаараа нөлөөлөх одоо туслах тийм зорилготойгоор миний одоо энэ хийгдэж байгаа зүйлүүд явж. Түүнээс би одоо зөвхөн өөрөө баяжих гад гэх юм уу ингээд байгаа юм биш. Энэ бол хоёр хэргийг бүтээж байгаа. Алс нь бол одоо ингээд Монголын өв соёл сэргийх тэгээд одоо энэ тийм боловсон хүчин ийм хүмүүс туслах. Тэгээд далимд нь явах тэ өөрийн маань юу ч гэсэн ингээд сайжрын шүт тэ. Энэ нэг 5 нүдэн хий биш тэ. 5 нүдэн хийгээ чинь өндөргийг нь 4.10 бат гээд нэрлсэн баг. Тэгээ 5 нүдэн чинь бол бүр юунаас штэ. Хүннүгийн үеэс л одоо манай төрийн гол хий байсан гэж байна. 5 нүдэн брэнд гээл одоо хүртэл гарцсан байх жишээ нэ. Анод банкын тэр жилөө тэр юу өнтрих чинь дандаа ингээл 5 нүдэн ингээд хийсэн байдаг. Тэрний чинь 5 нүдэн чинь ингээд нэг юм 4 ийм 10 ингээд тавьсан юм шиг харагддаг байхгүй. Тэгээд 4.10 гэж нэрлсэн. 4.10 чинь болохоор 4 их үүлийг бэлэгдэж байгаа. Тэгээд амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэн дураах, хатуу догшин гэж ийм 4 үйл хүнд хэрэгтэй. Энэ 4 үеийн шид буухыг бэлэгдэж байгаа. Тэгээд тэр нь яг хуу тариа 10 юм чинь тариа 10 шиг ингэж аривдын дэлгэрхийг тийж бэлэгдсэн. Дээлийн нудраг болохоор хүмүүс бол ер нь мэдэх бах. Нудрагыг бол хоёр одоо эмбүү барьсан болж одоо манжууд одоо юу байсан гэдэг штеп. Бид нар манжуу үйтэй холбогдож их одоо мойхорлдог. Одоогор бол баг мухар сүсэг гэдэг шиг тий. 3 чулуу өгөөд одоо тэгээ хараацсан ч хэлээ гэж шиг. Малгай дээр нь джинс ягаал. Тэгэл энд нь хөөрг өгөөл тий. Тэгээ нэг нь юу гэдэг лээ. Ийм 3 чулуугаар хараалгаал. Тэгээ 3 чулуунд хараалгаж идэг чи одоо үндэстэн ч гэж юу аах вэ? Тэгээ Английн хатан хааны одоо тэр том титмийн орой дээр тэр бадмараг чулуун болоо чи байж гин. Тэгээ бид нар 3 чулуунд хараалгаа явж гин гэж яах вэ? Тэгээд муу ярлоод ингээд туурай шиг амтны туурай шиг байг гэдэг ингээд нудрах гэсэн чинь бид нар тэрийг яах вэ? Ухаантай болохоор эмбүү болгоцсон гээл ингэж яах чинь. Тийм юм бол байхгүй. Энэ нудраг бол угаасаа ханцуу гэдэг чинь дээлийн Монгол дээлийн ханцуу урт байдаг нь юу гэхээр одоо хүний өвдөгтэй ер нь тэнцдэг. Тэгээ тэр нь болохоор бурхан багшийн ингээд тийм лагшин найраг нь бол одоо хүний төгс хэлбэр байхгүй. Тэгэхээр тэр хүний төгс хэлбэрээр бид нэр ингээд бурхан шүтэн бүтээгээд дэлхийд алдартай штэ тийм үү. Өндөр гигэний бүтээсэн ногоон дарих, цагаан дэрхт дэлхийн хосгүй үнд бүтээл. Тэгээ тэрийг яаж бүтээсэн бурханы яг тэг чанараар бүтээсэн учраас тэр. Тэгэхээр бурханы тэр лагшин найрагт одоо жигтэйхэн гардаг олон янзын тийм онцлогуудын нэг нь болохоор бурханы мутар нь өвдөгтэйгээ тэнцвэ байдаг. Тэгээд яг ер нь зөв хүний биеийн хилэмж тийм байдаг. Тэгэхээр бид нар бол энэ ханцуу юм урт байгаа нэг талаараа энэ хүүтэн эрсдэс уур амьсгалт нөлөөтэй. Нөгөөх нь болохоор яг бурхан багшийн тэр юу бэлэгдэж тэгж урт хийсэн гэж. За тэгээд тэр хоёр нудраг болохоор наад одоо ил утгандаа бол яг хоёр эмбүү ингээ барьсан юм шиг гэж. Цаанаа бол одоо энэ хоёр бол одоо ялсны дууц гэж. Одоо муу эмийг ялсан байх нь шүү дээ. Муу эмийг л ялна шүү дээ. Тэгэхээр тэр ялсныг одоо бэлэгдэж байгаа хоёр юм бэлэг тэмдэг. Ялалтын дууц гэж. Тэгэхээр юу яг ялаад байгаа вэ гэх юм бол сайн бодох юм бол хүний дотоод сэтгэлд одоо гэгэрхэд одоо саад болдог. Хоёр тийм түүтгэр байдаг. Тэр хоёр түүтгэрийг одоо ялж арилгасан. Ер нь бол өөрийгөө ялсан ялахыг одоо тэгж бэлэгдсэн юм хоёр дууцыг бэлэгддэг. Нөгөө талаар энэ яагаад хөх хөнгөтэй байгаа юм бэ гэхээр хадагны өнгийг бэлэгдэж байна. Хадаг өөрөө хөх хөнгөтэй. Хадаг нь болохоор одоо тэнгэрийн одоо тэр тэнгэрсүүдийн одоо өмсдөг хувцсыг бол хадаг гэж нэр. Тэгэхээр тэр тэнгэрсүүд бол одоо тэр хадаг гэд хувцас болохоор яах вэ гэхээр боддон гутал нөгөөх нь томормоор байвал томроол, жижигрэмээр байвал жижигрээл атгахад л одоо гарын атханд нь багтчихэдэг ч юм уу. Тийм сайхан одоо хэв торгон хувцас өмс тийм байл.
тэрийг бэлэгдэг. Тэгэхээр монголчууд ч нөгөө нэг ахмад настаа ингээд хүмүүстэйгээ хадаг барай зологдог шүү дээ. Бид нэр одоо жишээ нь хадаггүй явж байгаад одоо ингээд ахмад настаа дээд хүмүүстэйгээ таараа золох бол ингээд нударгаа ингээд хадгийн оронд орлуулад ингээд зологдог. Энэ хадгийг бас өнгө нь бэлэгдэг. Тэгэл одоо дурандаа хийгээд байгаа шүү дээ. Хар марч нударга хийж шүү. Тэр юу гэсэн үг те. Хөх цайвар цэнхэр хөх иймэрхүүл ногоонд манай энэ жилийг самбаа хадгийн өмнө тогтоо. Дээлийг бол одоо бас их буруу бүслээд бүр удцсан. Тэгээд тэр маань нэлээд суудсан болохоор хүмүүс яг зөв бүсэлсэн үнэ харахаар эмхтэй хүн шиг гэж одоо гоочилж ярьдаг нэгссэн. Түүнээс биш бол би бол одоо ингээд өдөр тутамдаа байнга дээл өмсөж байгаа юм байхгүй. Тэгэхээр дээл одоо хүмүүнд ямар байвал эвтэйхэн бэ гэдгийг би маш сайн мэднэ. Тэгэхээр дээлийн бүслэхэд бол эхлээд энд хүүс дараад хойноо болохоор энэ бөөрийг дарах хэрэгтэй байхгүй. Тэгжээж хүний бие чанга байна, бөөр өвдөхгүй. За тэгээд дээр нь энэнгээр бүслэхийгээр биш яг энэ дээгүүр энэ юугаар ингээд одоо бөөр энэ хүүс энтрийг дарж бүсэлсэн хүн яах вөхөр дээлтэй явж мэдээж хөнгөрөх шингэрэх ажил гарна шүү дээ. Тэгэхээр ч л одоо энэ яг энэ дээгүүр ингээд бүсэлсэн хүн одоо ямар их тавгуутх хүн нэг өмдөө тайлаа ингээл баахан суглаад ингээд тэгэхээр чин бүс бол ингэх хэв. Тэгээ бөөрөнд маш их тулахтай. Урдаас энэ илэг юунууд юм түшигтэй. Тэгээд энэ хүүгд гол нь дарж бүслэх хэвээр. Тэгээ одоо бол чинь ингээл доогор бүсэлжээл тий. Тэгээ хуучны батариудаас ч харж болно. Энэ дэрвэр дээл энтрийн яг ингэж бүсэлж ээж би яг нөгөө нэг тэр харьцаа нь гоё харагддаг. Тэгээ тэрнээс гадна бид нар ингээд бүсээ гидсэн дээгүүрээ бүслэхээс болсон цагаас хойш гүзэт болсон. Давхар энэ нөгөө энэ ташаан дээгүүр бүслэх аюултай. Ташааны энэнгөр чинь ингээд аюух судснууд явж идэг. Тэрийг дарчиж байгаа байхгүй. Тэрийг их дарахаар чинь энэ хөлний ажиллагаа нь түнх мөнхний асуудлууд үүсэх байхгүй. Хамгийн зөв бүслэлт бол энэ. Хуучны одоо ингээд нөгөө нэг зураг батариудыг харж яхад бүр ингээд материалын ингээд ажиглаад үзэх юм бол сонирм. Гэтэ тэр бол яг зүгээр миний л харсан зүйл. Нударгыг дандаа юм хилэн материалаар хийдэг. Тэгэл одоо ингээд бодож яхад ер нь хилэн гэдэг бол их тийм хүндэтгэлийн тийм материал юм байна да гэж. Малгай одоо хуучны малгаанууд дандаа юм хилэн юм оройтой малгаанууд байдаг. За тэгэл том лам нарын зах мах ингээд хар хилэн юм захтаа байж байдаг. Дээлийн нудрууд нь голцоо ингээд хилэн нудрахтай. Тэр сайн ноён номнон сөрөгийн гоо энтрийн дээл мэлний зураг тэгэл одоо хуучны зөндөө олон батариас харж байна. Тэр нөгөө Английн хатан хаан энтрийн жигтэйхүү улаан тэр нөмрөг энтер чи ингээд хилэн мэлэн байна. Зөвхөн манад соёлдож биш гадны соёлч гэсэн хамгийн тийм классик маягийн одоо юунд нь материалд нь хилэн хийж өгчсэн байх чинь. Бид нар одоо энэ ингээл дээлийн утга учир бэлэгдлүүд тэгэл энэ хээ хуаар энтер гэдэг ч эцтэй бид нар өөрсдөө яах вэ? Гэгэрх болтугаал гэсэн тийм ерөөл тавиад байгаа. Гэгэрээс. Тэгээ бурхны номд юу гэж гардаг вэ? Монлон минь самж мичин чавдаг. Ерөөл бол санаанд багтамгүй хүч гараад биелдэг гэж. Тэгэхээр бид нар өөрийг ингэж ерөөгөл байгаа байхгүй. Ерөөл бүтэн л үнэ юм чинь. Ерөөгөл байгаа. Хилээрээч тэр хилэмжээрээч тэр ингээд ерөөгөл байгаа. Тэгээ тэр бүхэн нэг өдөр бүтээд бид нар гэгэр хийвэл гэж. Бид нар чинь хүний биеийг ингээд энэ олон амьтан дундаас хүний биеийг олж авч төрөх чинь асар хэцүү гэдэг байна шүү дээ. Тэгтэл энэ хүн болоод төрсөн чинь хүн бас их л байна шүү дээ. Тэгтэл хүн болоод энэ их хүн дундаас ийм тусгаар тогтнолцсон, ийм сайхан газар оронд тэ хүн болоод төрнө гэдэг чинь тэр дундаас илүү буянтаа гэдэг. Тэр дундаас илүү буянтаа асар их урдын хүмүүс их буян хийжсэн. Тэр одоо тэр олон сайн зүйл хийдэг байсан дадал зуршил. Тэр олон маш их олон хичээл зүтгэдийн үр дүнд бид нар энэ насанд хүн болцсон баг. Тэгвэл энэ хүний бие чинь алдахад амархан байхгүй. Ингээл нэг л амьсгаа татхад хүн хүл гэдэг зүйл болчих. Тэгвэл энэ сайхан юм тэгэл алдчих واخ. Тэгэхээр чи дахиад нөгөө хүмүүс маань дараа төрөлгөө явах юм бол муу заяа маяанд унвал яах вэ? Нөгөө бидний яриад байгаа хэцүү газар төрчгөр болж байгаа. Энэ насанд төдий сайн буян хийгээг бол тэгчүүл. Тэгэхээр чин бид нар ахаал ингээл эргэлдээд шүү дээ. Тэгэхээр эндээс эргэлдээд байхаар буцаа сайн хүн болоод нэг муу төрөл төрөөл ингээл төрөөд идэх юм бол эндээс нэг гарах хэрэг байна шүү дээ. Энэ нэг чөтгөрийн тойрог гэдгээс гарах хэрэг баг. Тэгэхээр яаж гарах вэ гэхээр гэгээрч гарах хэрэгтэй байдаг. Бурхан буддаа шиг ингээд бодит хүн байж байгаа. Тэгээд
буяныг хураасааргаа тэгээд ингээд бурхан болж гэгэрх хэрэг байдаг. Тэгэхээр л бид нар тэр нөгөө гэгэрсэн хүнийг ч бол төгс эрх чөлөөнд төрсөн гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл бид нар өөрсдөө төгс эрх чөлөөнд төрөхийг л бэлэгдээд байгаа байхгүй. Тэхийн тулд чинь хүний биеийг олж аваад бид нар ингээд тэр эрх чөлөөнд төрөх жоохон ч гэсэн тэрлүүд өгөх буяныг хураахын тулд яах гэхээр бид нар жоохон наслах хэрэгтэй байдаг. Урт наслах хэрэгтэй байдаг. За нэг 70 80 хүртэл ч юм уу 100 муу хүртэл наслаа. Тэр хооронд чадах ирээр бусдад туслаа буян хураах хэрэгтэй байна. Тэхийн тулд ч одоо энэ хас мастаа хий яага хэрэглээд байгаа. Хас гэдэг чинь нөгөө хүнийг бат оршихыг бэлэгддэг зүйл байхгүй. Тэгэхээр бид нар ингээд им тан уух эсвэл одоо ядруул им тан уух ч гэдэг юм уу. За тэгэл хоол унд одоо явдал мөрөөрөө өөрийг ингээд уртудаа настуулах бүх юмаа хийж байгаа шүү дээ. Фитнес гэдэг юм. Тэглээгээд бас нэг цаана нэг юм байгаад шүү дээ. Хүний нэг дотоод сэтгэл нэг юм үлдчихэж шүү дээ. Нөгөө сэжгээр өвдчихдэг байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр юм нь одоо цаад дотоод мөн чанарын юм дээр яаж өөрийгөө урт настуулах юм хийх юм бэ гэхээр сайн юм бодох, бясалгаж явах, дотоод хүнтэйгээ ярьж явах, буян нүглийг санаж явах. За тэгээ бүр ингээд ийм утга учиртай юм өмсөж эхлэх ч гэдэг юм уу тий. Нөгөө юм нь миний эн чинь миний одоо тим юмыг нөхчөөд юм засал да. Би энэ талаар ч гэсэн нэг юм дутуу хаяагүй ингээд өөрийгөө ингээд урт настуулахын төлөө ийм хүртэл хувцсан дээр хүртэл хийсэн шүү дээ. Гэ бодоо явахор нөгөө хүний сэтгэл яах вэ? Хүчтэй болчихж байгаа. Хүчтэй байгаа сэтгэл чи яах юм хэр юм дийлдэхгүй байхгүй. Хүч муутай сэтгэл чи яах вэ гэхээр за энэс ингээд өвчин тусчил яана гэсэн чинь энэ муухай аягнаас яачлаа хүчгүй сэтгэл байна шүү дээ. Энэ муухай аягнаас ингээ муу хоол идчихсэн амн дээр юм гарчих гэхэд тас гэж гарч. Тэгэхээр чин тэр хүний хамгийн хүчтэй зүйл сэтгэл шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэлийг улам хүч оруулж зоригжуулж өгж байгаа зүйлүүдийн нэг бол яалч байна. Одоо жишээ нь алдар нэрмэр одоо темирх юм цуурайтуул хийж байгаа бол жоохон тийм шар өнгийн юм хэрглэж энэ гэдэг ч шүү дээ. Тэгээ ядаад нэг шар подлолт дотор өмсчих ингээ явж байдаг. Тэгэх юм бол бас тэр чинь нөгөө цаавар ингээ нөгөө бэлэгдэл нь өөрийг нь түлхээд байгаа. Шижавандгийн үйл гэдэг байгаа тэр дөрвөн их үйл гэдэг байгаа чинь амьрлуулах үйлийг нь болохоор цагаан өнгө бэлэгддэг байхгүй. Цагааны талын өнгө. Дэлгэрүүлэх үйлсийг нь болохоор шар талын өнгө одоо бэлэгддэг. Нөгөө нэг эрхэн тураах үйл одоо юмыг бодснороо нэг эрхшээж явах тэр үйлийг нь болохоор улаан өнгө бэлэгддэг. Танд одоо эрхшээх үйл одоо 3 янз байж болно заяа. Хилэнд, биеинд, сэтгэлд энэ гуравт байна. Та магадгүй ингээ юм бодохоор таны бодсноор ингээд юм ингээ бүтээд идэг гэж болно шүү дээ зарим юм. Хурдан бүтгэж байдаг юм. Зарим хүн ингээд нэг юм бодох нэг улам бүтэхгүй цаашлаад идэг гэж болно шүү дээ. Тэгэхээр таны ингээд бодлын дотоод одоо сэтгэлийн эрхшээх үйл одоо сайн байна уу муу байна уу тэр. За тэгвэл та ингээд нэг хилээрээ ч юм одоо нэг хүнд их чөндөөний тэрийг аваад өгдөг өөрөө авахгүй юу гэж урдаас чинь тэгвэл та ингээ хилний эрхшээх үйл жаахан тааруул байна гэсэн үг шүү дээ. Нэг хүүхд. Тэгэхэд зарим хүүхд бол одоо тэгж шít. Яаж тэрийг аваад өгөхөд л мэдхгүй аваад өгсөн нэрэл үгэнд норцсон аваад өгсөн ч. Тэр хүүхд хилийн эрхшээх үйл сайн байгаа байхгүй. Тэгэл олон янзын эрхшээх үйл байна. Тэгэхээр одоо эрхшээх үйл сайжрахыг бэлэгдэх нь улаан өнгө. Тэгээ эрхшээх үйлүүдийг сайжруулахын тулд тэр эрхшээх үйлтэй харьцлах юм хийж болохгүй. Жишээ нь хилээр эрхшээх үйл одоо муудах нь хараал өрөөл их хэлэх, худлаа ярих, дими чалчих та ялангуяа. Эднэрээс одоо нэг хүний хилний эрхшээх үйл мууддаг. Сэтгэлийнх яагаад вэ нөхөр ер нь хилэнцтэй юм их бодож модохорч. Тэрний нөгөө эсрэг нь юу юм гэхээр сайн бодож явах, хилээрээ майн тарнил эсвэл бусдад сайн юм хэлж явах гэдэг юм. Тэгээ энэ нөгөө нэг тэр эрхшээх үйл сайжирч идэг ч үгүй. Тэгэл нэг даллаг малгай болоод идэг шүү дээ цаансаар. Тэр чинь нөгөө эдийн эрхшээх үйл муудчихсан тэр жилд нөгөө муудчихсан учраас тэр эдийн эрхшээх үйлийг сайжруулах гал даллага. Тэгэхээр энэ нөгөө үйлсүүд маань бүгд бас өөр өөр өнгөтэй. Тэгээ хатуу догшин үйлийг болохоор энэ хүүх хар өнгө бэлэгдэх байна. Бурхны шинэ ингээд том чойжин сахиуснууд ихэнх нь юм хар хөх өнгөтэй байдаг. Тэгэнгүүт хуучны төрийн хар хүн гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгвэл төрийн хар хүмүүс чинь юунууд байгаа. Тэрэндээ хэрэгэлдэг байсан өнгөнүүд нь хувцсан дээл мэйлийнх нь дандаа юм хар хөх. Тэгээ энэ хослууд торгоор хийсэн. Тэгээ хослууд нөгөө арга билгийг бэлэгдэг. Нөгөө бод сэтгэл хоосон чанарыг бэлэгдэг. Тэгэнгүүт энэ хар хөхөнгөч нөгөө хүний чинь тэр догшин сүр сэвчтэй байхыг бэлэгдэж байгаа юм. Тэгээ тийм хувц өмсдөөс. Түүнээс төрийн хар хүн одоо тэгэл элдв шалдуу дур дурундаа өнгөмсөхгүй. Төрийн хувц чинь хүннүг үеэс хүртэл одоо юу аах хуйлтай байсан. Тэгснээр бүр Чингис хааны үед ч хуйлтай байсан. Хувлайн хааны үед ч хуйлтай байсан. Богд хааны эзэн төгрөний үед хуйлтай байсан. Бидний үндэсний хувц. Тэгтэл одоо дорд одоо гаралтай хүн бол жишээ нь одоо
их стэц одоо тийм язгуурын дээр сурвалж өндөр хүний юм өмсөж болохгүй ч гэдэг юм уу те. Буйнаа варна энэ төр гэл зарим дэгдэг ч юм уу. Эсвэл зарим нь одоо тэр одоо яг төрийн юм том ёслол хүндлэлийн үйл ажиллагаа болж байхад одоо харцууны хувц өмсөөр төрийн хүн яваа оруулалт чинь тухайд хуультай хүртлээсэн байхгүй шийтгэлтэй. Тэгээ нөгөө нэг юуны нэг тийм бичиг уншиж байсан. Сая л одоо 20 оны үед л юм шиг байна. Тэгээд тийм нэг бичиг байгаа. Шийтгүүлсэн. Тэгээ тэр ноён яасан гэхээр орохдоо юм нудраггүй дээлтэй орсон. Тэгээ төрийн тийм одоо хурал юунд бол бас л тухайн дипломат байсан. Нудраггүй дээлтэй орж болохгүйсэн чинь ороо тэгээ банцд болчих. Тэгээ банцдуулсан тийм бичиг бас харж ирсэн. Надаас нэг тийм хуучны нөгөө нэг тийм баримт бичгүүд бас энэ тэндээс нөгөө судлаач найз нөхөд ахнар махнар ингээд бас GM хийдэг юм чинь өгдөг. Тэнгүүт бүр энэ бүсний өнгө мөнгө хүртэл одоо заацсан байсан бэл. Бүсний өнгө заацсан. Ямар өнгөн дээр ямар хөрөм өмсөх малгай залгай бүх юм ингээд нарийн заацсан. Миний нэг ажиглаж байгаа юм болохоор энэ торцог хантааз за нэг нь юу байлаа нэг одоо орж ирэхгүй ойрхон болчихно. Энэ хэдийн юмнууд бол ингээд манай энэ нэг Азийн ингээд нэг соёл байна. Тэр нь заавал одоо хятад гэхгүй, тэр нь заавал энтхэг гэхгүй, тэр нь заавал нэг Пакистан юу муу гэх юм аахгүй, тэр нь Монгол энэ гэх юм байхгүй. Бүгд энийг хантаазыг өөр өөрийнхөө нэг маягтай ингээ хийж байна. Торцгийг бол өөр өөрийнхөө хийж өмсөж байна. Тэгэхээр одоогийнхоор бол энэ тэр үе торцч бол одоогийнхоор биднийхэр юм сарвштал болгоо байхгүй. Топ аваад тавьчихдаг, хизээд л өмсчдөг тий. Тэр дээр доорх юм бүгд өмсчдөг. Эн чинь бол яах юм хэрэг хантааз өмсч үтсэн хүн л яг хантааз ингээд өмсөх ёстой байна гэдгийг ойлгох. Тэгэхээр яадаг вэхээр хүн ингээд цээжнээс аяг их амрах их даарч эхэлнэ. Тэгээ цээж рүү салхи цогтдог тий. Тэгээ энийг ингээд нэг ингээд барьж өгөх хэрэгтэй. Тэгээ дээл дайл унгийн халахах юм бол ингээд нэг өвөрлөө нэг л салхи орчих юм бол жоох энэ минь лөө ингээд дааруулах. Тэгтэл бол хантааз ингээд бүтэн барьж байгаа учраас тухайн үнэ цээжэр бол хийж тааруулдаг. Нэмгэн ч гэсэн хамаагүй дааруулдаг сонь. Монгол хүмүүр түүх соёлоо дээдэлдэг, бэлгэдлээ хүндэлдэг, нэр төр, ёс зүйгээ нэг тэргүүнд тавьдаг байх нь бие хүн байхын хамгийн чухал хариуцлага билээ. Мөн улс орны оршин байхын нэг үндс нь болсон үндэсний соёлын дархлаа сулрах хийгээд бэхжих хэсэг нь та бидний үндэсний соёлоор бахархах, түүний орших орон зайд тэлэх явдал юм. Ингээд бүтээлч монголчууд нэвтрүүлгийг маань таалан үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Үйл тань уран байж, үг тань цэцэн байх болтугай.